За асуулт байна. Төрийн албатай холбоотой асуулт. Энэ тэргүүлэх чиглэл дотор төрийн албаны реформ гинэ. Тэгээ төрийн албаны шинжилгээг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж төрийн албан агчийн тоог багш эмч нараас бусад одоо төрийн албан агч нарын тоог 9%-аар бууруулах замаар чадварлаг цонхон бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлнэ гэж. Тэгээ энэ зүгээр тооцоолоод үзэхээр за нэг төрийн захиргааны нэг 50 орчим мянган төрийн албан агч. За энэний нэг 9 10% гэхээр нэг 4500-аас 5000 төрийн албан агчийг цомгох гэж байгаа юм байна. 26 онд. Тэгээ энэ нэгдүгüүрт яг реформ мөн үү? Хоёрт энийг яг хэрхэн ямар аргачлалаар хийх гэж байгаа юм? Энэ төрийн албаны сэлгэн ажилуулах одоо төрийн албаныг шинээр бүрдүүлэх гэдэргээд ингээд олон шинжилгүүдийг хийх гээд энэ төрийн албан агчтаас саналыг аваад явж байгаа л да. Эсвэл одоо энэ тэтгэврийн насанд болсон төрийн албан агчтай ингээд оронтойгийн нөхөх бодлогогүйгээр явах гэж байгаа юм уу? Эсвэл ерөөсөө шууд ингээд ажил хийдлийн давхардал гээд ингээд шууд байгууллагуудад танаа байгууллагт хэдийг гэдэг ингээд квот өгөөд нэг 5000 нэг амьдралгүй болох гэж байна уу? Тэгээ энэ бүхний цаана хувь хүний амьдрал, айлын амьдрал олон асуудал байгаа гэдгийг ер нь хөтөлбөр боловсруулж байгаа улсууд ойлгож байгаа болов уу? Тэгээд дараа нь тэр ажлын байрнаас салцсан улсуудын үүрэг хариуцлагыг хэн үүрэх үү? Анхнаасаа бид нар энийг бодож ажил төрөлдөө авдаггүй байсан юм уу? Тэрний оронд өнөөдөр бидний төрийн албаны томилгооноос улс төржилтийг ангид байлгана гэдэг заалт оруулж ирсэн бол арай амьд байх байсан. Өнөөдөр энэ улс төрийн томилгоог төрийн алба руу хит шингэснээр өнөөдөр энэ төрийн албаны чинь нэр үнд унаад чадамж нь сулраад байгаа шүү дээ. Бүтээмж нь буураад байгаа шүү дээ. Тэгээ нэг үхрийн үер дөрөхөөр 1000 үхрийн үер дөргөнө гэж үг байдаг. Тэгээ нэг төрийн албан агч чадамжгүй байдаас болоод нийт төрийн албан агчдын нэр үнд унаад байдаг юм нөхцөл байдал цаашид байж болохгүй гэж харж байгаа. Тэгэхээр энэ томьёолыг би бол ерөөсөй ойлгохгүй байна. Яаж өөрчлөх ёстой юм? Энэ цомгтгоснороо шинжилэл болдго юм уу? Реформ болдго юм уу? Хэрвээ тэгдэг бол одоо тэгээд тэр хангалттай тоогоороо цомгтгох гэж байгаа юм бол одоо тэгээд бараг талын цомгтгцсан дээр хэлгүүд. Тийм мундаг реформ хийх гэдэг юм бол. Тэ хаана яг ямар байгууллага дээр энэ цомгтголыг хийх гэж байгаа юм? Ерөнхий агуулга ярьж болохгүй шүү дээ. Энэ нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил шүү. Хаана ийм давхцал байгаад байна? Энийг яаж арилгах гэж байгаа? Энэний аргачлалыг надад хариулж өгөөч. За дараа нь тодруулъя. За Баярбатар гишүүний асуултанд хэн 5 номер хэн блэ? За 5 номерын микрофоныг өгье. Эдийн засгийн яам Эрдэнэт гишүүний асуултанд хариулъя. Энэ улсын хөгжлийн 26 оны жилийн төлөвлөгөөн дээр хэд хэдэн томоохон реформын асуудлууд орж иж байгаа. Тэрний нэг нь энэ төрийн албатай холбоотой. Тэгээ энэ маань зайлшгүй орж хэд хэдэн шалтгаан байгаад байгаа юм аа. Нэгдүгээрх нь болохоор энэ олон улсын технологийн шинжилтэй холбоотойгоор нэлээд ажлууд хийгдэж байгаа. Ерөнхий сайдын албан даалгавраар ур чадварын шилжилтийн стратеги төлөвлөгөө боловсруулад явж байгаа. Мөн хүн цөмт, хүн төвт бодлого гэж явж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр төрийн үйлчилгээг илүү иргэдэд ойрхон хүргэх ийм санаа. Энийг хийлгэхийн тулд ингээд зохицоор нь төрийн үйл ажиллагааны цогц шинжилгээ хийх, мөн процессын дахин инженерчил хийх замаар бүтээмжийг сайжруулах гэдэг. Тэгээ энэ зохиц арга хэмжээний нэг хэсэг нь төрийн албан хаагчдын тоог бууруулах, мөн төрийн одоо төсвийн урсгал зардлын хэмжээг бууруулж зохих түвшинд барих гэх мэтийн ажлуудыг хийхээр ингээд тусгагдаад явж байгаа. Тэгээ энэ яагаад хийгдэх болсон юун үндэслэл нь болохоор сүүлийн жишээлхэд 10 жилийн хугацаанд төрийн алба одоо төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчлэгээний албууд бүгд ингэж нэлээд их хэмжээгээр нэмэгдээд явсан байдаг.
Тэгээд энэ олон улсуудын сайн туршлага жишгээр энэ ажил зайлшгүй хийгдэх нь зөв юм байна гэсэн ийм судалгаа гарч байгаа. Тэгээд төрийн албаны процессын болон энэ дахин реинженерчил хийсний үр дүнд яг аль албан дээр хэдэн хувиар хаана яаж одоо юу гэдэг нь цөөлөх энэ тоонууд нь илүү тодорхой болж наривчж гарах юм. Одоогийн төвшөндөө бол ер нь тэргүүлэх чиглэлийн бодлогод энэ хэд хэдэн реформуудын нэг хэсэгт ингээд ороод явж байгаа. Энэ дээр юу гэж ойлгож байгаа вэ гэхээр цомгтоход тэгээд тэр цомгтгсан хэмнэлтийг үлдсэн төрийн албаагчдын цалин урамшуул нийгмийн асуудлыг сайжруулахтаа нэмэх байдлаар явбал зөв гэсэн ийм бодлоготой төлөвлөгөө судалгаа хийгдэж явж байгаа маа. За Баярбаатар гишүүн тодруулъя. За та бол эдийн засаг талаасаа ярьж ах шиг байна тийм ээ. Цалин мөнгийн хэмнээд бусдын руу ингээд явуулъя барь. За инженерчлийг чинь бол би ойлгож байгаа. Анх төсөл дээр энэ 15% гэж явж ирсэн. Одоо тэр хуваар нь бодох юм бол бараг 8,000 төгрөгийн албаагч. Одоо болохоор ингээд 9%. Энэ 9% гэдэг тоог яаж гаргаж ирсэн? Та одоо сая хэлчихлээ шүү дээ. Дахин инженерчлээ хийсний дараа яг тэр тоо мон тодорхой болно гэсэн мөртлөө одоо ингээд нэг юм зохиомлоор 9%-гээ тооруулж яриад авчиж. Нэг. Хоёр тэгээд энэ дарганараа цөөлөх асуудлаа яриач юу. Зүгээр нэг энгийн төрийн албаагч руу л орно шүү дээ. Одоо ингээд эн чинь нэг амьдралаа залгуулад явж байгаа төрийн албаагч руу л орно шүү дээ. Тэ нэг олон даргатай энд тэнд баахан даргын үүрэг гүйцэтгэгчүүд тавьсан. Тэгээ тэдрийгээ цөөлөх бодлого оруулж ирдэг юм уу тэгвэл тэгжээж энэ реформ болно шүү дээ. За гуравт одоо энэ үнэхээр энэ 5,000 төгрөгийн албаагчийг амьдралаас нь салгаад реформ чинь болчихно гэж ойлгож байгаа юм уу тэгээд. Энийг хариу. За ажлын хэсгийн 5 номерын микрофон Эрдэнэт. Яг энэ давхарцсан чиг үүрэг удирдлагын шатлал өндөр энэ хэсэг дээр бас нэлээд ажлууд хийгдэх эрхний урьдчилан судалгаа явж байгаа. Тэгээд энэ бүтээмжийн хороо болон засгийн газрын түвшний хэд хэдэн ажлууд бас энэ санаачлалууд явж байгаа. Тэгээ энэ хүрээнд энэ судалгаанууд маань урьдчилсан судалгаа хийгдсэн. Яг эцлэн одоо тоогийн бол түрүүний миний ярьсан ажлууд хийгдэж яг хаана яг ямар төвшөнд гэдгийг гарах юм. Тэгээ тэр үед гишүүний саяны хэлснийг санал нийлж байна. Ялангуяа тэр давхарцсан чиг үүрэг тэр удирдлага одоо төвшнийг бас нэлээд түлхүү харж энэ одоо юу гэдэг судалгаагаа сайжруулах одоо саналыг хүлээж авч байна. За Золөвхөр гишүүн.